За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Ярьж буй хууль нэвтрүүлгийн ээлжид нэгэн дугаар эхлэх гэж байна. Монголын шүүгчдийн холбоо ярьж буй хууль нэвтрүүлгийг 2021 оноос эхлээд хийсэн. Одоо энэ удаагийн дугаарт улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгч Батзүрэг зочин шүүгчээр оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За танд бас өдрийн мэнд хүргэе. Зочин оролцогчоор Сити их сургуулийн сэтгүүл зүйн багш сэтгүүлч Наранчин миний үе оролцож байна. Намсран Батзүрэг 1999 онд Шихийн утга хууль зүйн дээд сургууль, 2018 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг тус төгссөн эрх зүйч мэргэжилтэй хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1999-оос 2005 онд Багнуур дүүргийн шүүгүүд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тамгын хилцсэн төлөөлөгч. 2005-аас 2007 онд Улсын дээд шүүхэд танхимын тэргүүний туслах шинжээч. 2007-оос 2012 онд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч. 2012-оос 2013 онд Орхон аймгийн шүүхийн шүүгч. 2013 онд нийслэлийн шүүхийн шүүгч. 2013-аас 2015 онд иргэний хэргийн давж талдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч. 2015-аас 2023 онд нийслэлийн иргэний хэргийн давж талдах шатны шүүхийн шүүгч. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаар зарилгаар улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон ажиллаж байна. За өнөөдөр бид хоёр тусгаалсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэдвийн хүрээнд ярилцах юм аа. За тэгээд танд ихний асуултаа тавья. За Монгол Улсын их хурлаас 2024 оны 1-р сарын 17-ны өдөр одоо иргэний хэргийг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. За энэ хуулийн хүрээнд тусгаалсан журмаар хэрэг маргааныг хяналтсан шийдвэрлэхдээ нэмэлт өөрчлөлт хэд хэдэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ одоо өөрчлөлтийг оруулсан байгаа. Энэ талаар та нэмэлт мэдээлэл өгнө. За иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэж байгаа. За энэ хуулиар иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооход одоо шүүхийн хамгаалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой энэ процессын журмыг зохицуулсан. Шүүхийн үр дүнтэй хамгаалалт бол хэдийд хэрэгждэг хөтөр шударга процессор дамжиж хэрэгждэг байгаа. Тэгээд сая та хэллээ иргэний хэрэг шүүхийн тухай хууль өөрчлөлт орлоо. 2024 оны 1-р сард хууль батлагдаад 10 дугаар сарын 1-ээс хэрэгжээд шүүхүүд төр одоо явж байна. Хэмнэлттэй эргүүд нь одоо хэмнэлийг хүлээн аваад шийдвэрүүдээ гаргаад ингээ явж байгаа. За энэ таны асуултыг би бас энэ хуульд одоо яагаад ийм журам болсон зохицуулалт орох болсон энэ шалтгаан талаар асууж байна гэж бас ойлголоо. Сүүлийн үед ер нь бол иргэний хэргийн тоо жилээс жилд өссөн юм үзүүлэлттэй. За энэ хэрээрээ шүүхүүдээр ачаал бас нэмэгдсэн ийм байгаа. За энэ ачааллыг одоо бууруулах бас нэг хүчин зүйл юу вэ гэдгийг бас энэ хууль тогтоогч бас харсан байна. За нөгөө талаар энэ 2002 онд батлагдсан хууль маань өөрчлөлт ороогүй шинжилэн найруулга дахиж батлагдаагүй одоо олон жил болсон. За энэ хугацаанд бол тодорхой бас хүндрэлтэй юм асуудлууд бол энэ процессын хуульд байна гэсэн судлаачид бас ярьдаг. 2017 онд бол миний санджаагаар хууль зүйн үндэсний хүрээлэн дээр хэлэлцүүлэг болж энэ асуудлыг хөндөж за энэ дээр юу яригдсан бэ гэхээр одоо бүх төрлийн хэргийг бол нэг хуулиар бол шийдвэрлэх боломжгүй. Зарим төрлийн хэрэгүүд бол бага үнийн дүнтэй хэрэгүүд болон за зарим хэрэгүүд бол 3 шатны шүүхөр заавал дамжих шаардлагагүй хэрэгүүдийн төрлүүдийг бол тодорхойлж ярилцсан байгаа. Ийм учраас хууль тогтоогч юу гэж үзсэн бэ гэхээр бүх төрлийн хэрэгт бол нэг хууль байхгүй юм байна. Зарим төрлийн хэрэгт тохирсон процесс байх шаардлагатай юм байна. Гэсэн энэ үзэл баримтлалаар бол энэ хуулийг бол батлан гаргасан гэж ойлгож байгаа. Тусгаалсан журмаар одоо хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа гэж байна. Одоо энэ хэрэгжиж эхэлж байгаа 10 сарын 1-ээс гэлээ шүү дээ, тий. Тэгэхээр өмнө нь одоо хэрэгжиж байгаа энгийн ажиллагаа болон хялбаршуулсан ажиллагаанаас энэ ямар ялгаатай мөн одоо иргэд тусгаалсан журмаар хэрэгээ хянан шийдвэрлүүлснээр ямар одоо өөр өгөж хүртэх вэ? Ямар ашигтай вэ гэдэг талаар та. За ердийн журмаар гэдэг нь бол яг одоо иргэний процессын хууль маань үйлчилж байгаа. За энэ бол хугацаа нь бол 60 хоног дотор за сунгаад бол 30 хоног дотор ингээд 90 хоногт бол шийдвэрлэгддэг юм процесстэй. За шүүхийн шийдвэр бол гарахын тулд наан нь бол нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, тийм шүүх нотлох баримт бүрдүүлэх, талууд нотлох баримт бүрдүүлэх гэдэг ингээд нэлээд цаг хугацаа авч явдаг. Шүүх хуралдаа энэ хооронд бол олон дахин хоошилдог. Ингээд бол хэргийн эцсийн шийдвэр бол тодорхой хугацааны дараа гарна.
За үүний дараа бол шүүхийн шийдвэр зөвшөөрөхгүй бол дав заалтах журмаар шийдвэрлэнэ. Үүний дараа магадлалыг зөвшөөрөхгүй бол хяналтын шатны шүүхээр шийдвэрлэнэ. Ингээ 3 шатны шүүхээр ингээ явдаг юм урт хугацаатай юм процесс байгаа. За хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэх ажиллагаа гэдэг бол хэрэг үүсгэснээ дараа нэхэмлэгчд гаргасан нэхэмлэгчээс татгалзах эсвэл одоо нэг хариуцагч одоо төлбөрийг төлж үүргээ биелүүлэх. За эсвэл хариуцагч тэр нэхэмжилсэн шаардлагын зөвшөөрөөд ингээ дуустдаг. Эсвэл хоорондоо эвлэрээд бол тохиом хэмжээнд бууруулсан хэмжээнд тохирч шийдвэрлэхийг бол хэлбэршүүлсэн журам гэж байгаа. За тусгайлсан журмын онцлог бол аль болохоор бага зардлаар шуурхай хэргийг маргааныг шийдвэрлэх юм механизмыг л одоо бүрдүүлж байгаа. За энэ дээр бол гол зарчим бол бас бичмэл нотлох баримт болон цахим баримт дээр үндэслэж байгаа. Нөгөө талаар бол шүүхийн захимжилтын үндсэн дээр хэргийн бол нөгөө талд бол шүүхийн мэдэгдэх хуудас шийдвэрийг гардуулах гэсэн ийм ажиллагаанууд бас явагдаж байгаа юм. Энэ онцлогоор бол бас арай нөгөө ажиллагаануудаас арай өөр ялгаатай. За нотлох баримт бүрдүүлэх бас энгийн дүрэн бас үйлчилж байгаа. Энэ маргаанууд гол төлөв бол нотлох баримт нь хүмүүст өөрсөнд нь одоо бэлэн байж идэг. Заавал одоо шүүхийн процессор нотлох баримт цуглуулах ажиллагаа хийхгүйгээр шийдэгддэг энэ төрлийн хэрэгүүд байгаа. За нотлох баримтын энгийн дүрм гэхээр юу вэ гэхээр одоо гэрч дуудана гэдэг тийм. Заавал шүүхтэр дуудаж авчираад нөгөө хууль сануулаад бүгдээрээ оролцоод шүүх хуралдаан шиг юм хийж байгаа байхгүй юу? Гэтэл энэ хууль энэ зохицуулт төр ямар одоо зохицуулт орсон бэ гэхээр гэрчид бол эрх үүрэгдэг бол нотариус тайлбарлаад нотариусчаар одоо баталгаажуулж өгөх боломжтой. Дэрийг нь шүүхөөр хангалттай гэж үзвэл нотлох баримтыг үнэлээд шийдэх боломжтой. Цаг хугацаа хэмнэх үүднээс тийм. Нөгөө талаараа гэрчийг бол өөр одоо зайнаас мэдүүлэх яваад одоо хурлаа хийж хатаа ч юм уу нөгөө өөр газар байвал тэр үнэтэй холбогдоод дууд төрсний нэвшлэгийн тусламжтайгаар холбогдоод ингээд тэр үнээс одоо мэдүүлэг авчвал энийгээ одоо шүүх хүндлэх боломжтой гэж үзвэл ингээд шийдээд явах ийм боломжтой бас нэг онцлог байгаа юм. Цаг хугацаа тий цаг заваа хэмнэх юм байна, цаг хугацаагаа хэмнэх юм байна. Хурдан хугацаанд шийдвэрлэх юм боломжуудыг бүрдүүлж өгч байна. Тийм гол нь бол нөгөө өмнө одоо ердийн журмаар болох төр ингээд нэлээд урт хугацаанд явдаг. Одоо шүүхийн нэг албархах хэв шинж гэдэг нь шүү дээ. Энэ нөгөө нэг юу нэлээд тэр ердийн ажиллагаан дээр илүү гарч ирдэг. Энэ тусгай ажиллагаан дээр бол арай аль болох энгийн дүрм үйлчлэх нь шүү дээ хүмүүст бол албарыг бүрдүүлэх. Тэгэхээр энэ талаараа бол иргэд одоо үйлчлэгээ авахд өрөөгөөчтэй юм аа гэж ойлгож болох нь шүү дээ. Тэгэхээр яг энэ тусгаалсан журмаар хэрэгээ шийдвэрлэх гэж байгаа иргэн хүсэлт гаргахдаа яг юуг анхаарах хэрэгтэй вэ? Юу шаардлагатай вэ иргэнд? Тусгайлсан журмаар шийдвэрлэх хэргийн төрлүүдийг бол хуульд бол нэрлээ заасан. Тэгэхээр энэ 7 төрлийн нэхэмжлэр гаргаж байгаа тохиолдолд одоо заавал одоо би одоо ердийн хөөрэ явнаа гэдэг юм уу ийм сонголт бол байхгүй. Заавал одоо тусгайлсан журмаар шийдвэрлэгдэх гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Энэ төрлийн хэрэгүүд төр тэгэхээр юу орж ийнэ гэхээр хөдөлмөрийн өсний доод хэмжээ 20 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээний төгрөгийн одоо маргаан үнийн дүн юм байна. Энэ нь одоо 660 мянган төгрөг байгаа хөдөлмөрийн өсний доод хэмжээ. Ингээ 13 сая 200 мянган төгрөгөөс доош үнийн дүнтэй хэмжээтэй хэрэгүүд байна. Тэгээ энэ нь бол бүх төрлийн гэрээний маргаан байгаа. Худалдаа авах гэрээгээд. За зээлийн маргаанууд байна тийм. Сүүлийн үед бол иргэд бол захин аппликейшн ашиглаж зээл авдаг юм асуудлууд одоо шинэ төрлийн харилцаа бий болж шүү дээ. Тэгээ дөрөнгө хөөслөх, түрээсийн гэрээ, за ажлын хөлсний одоо бага үнийн дүнтэй одоо маргаанууд бас байж болно. За энэ төрлийн гэрээнүүд байж байна. За мөн цалин үйлс гаргуулах одоо хөдөлмөрийн гэрээний дагуу цалин үйлс гаргуулах тухай маргаан байна. За бусдын эд хөрөнгө эрүүл мэндэд очруулсан гим ор гаргуулах тийм. Зам тээврийн жижиг ослын улмаас учирсан машины хэвтрэл тийм түүнийг айлхтай холбоотой асуудал байна. За орон байранд ус алдснаас улмаас учирсан хохирол гаргуулах тухай эд хөрөнгөний маргаан байна. Бие махбодын гэмтэл учруулсантай холбоотой хөнгөн зэргийн юм уу одоо түүнээс доошгоч үүдэх юм тийм гэмтэл учруулсантай холбоотой түүнийг айлах эмчилгээний зардал гаргуулна гэж явдаг шүү дээ. Ийм маргаанууд бол бас ордог байна. За эдгээр нь бол үнийн дүнтэй бага үнийн дүнтэй юу 13 сая 200 төгрөгөөс доош үнэ. За нөгөө багц нэхэмжлүүд нь бол үнийн дүн шаардлагагүй ийм хэргийн төрлүүд байна. За энэ нь бол нэг нотлохоо бага шаардлагатай хэрэгүүд байна. За ямар төрлийн хэрэг вэ гэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гэдэг байна. Шийдвэр гүйцэтгэлийн журмаар одоо битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, за албатан дуудлага худалдаанд оруулах гэсэн энэ ажиллагаанууд дээр бол
гомдол гаргаж болно. За энэ тохиолдолд нотлохоо баг гэхээр нөгөө шийдвэргүйцэл төр хувийн иргэн явж идэг. Тэр хувийн иргэн шүүх хүлээж аваад ингээд шийддэг. За урд нь яаж нэг өтөр одоо нөгөө шийдвэргүйцлийн маргаан чинь үндсэн маргаан буюу одоо шүүхийн шийдвэрээр нөгөө төлбөр гаргуулах шийдсэн. Тэгээ энэ асуудлыг шийдэгдсэн дараа дахиад нөгөө шийдвэргүйцлийн маргаан гэдэг 2-3 жил дахиад үргэлжлэдэг. Тэгээ хүний зөрчигдсөн эрх нөгөө бодитоор хамгаалагдчихэд гэсэн үг тийм. Ийм маргаанууд байгаа. Тэгээд тийм учраас нотлохоо баг шаардлагатай байгаа. Гэхдээ энэ шийдвэргүйцлийн маргаан дээр бас зарим бүгд орно гэж байхгүй. Одоо зорчих эрхийг хязгаарлах арга хэмжээ авдаг юм байна шийдвэргүйцлийн байгууллага тийм. За энэ бол хүний нөгөө үндсэн үйл заасан үндсэн эрх зорчих эрхийг хязгаарлаж байгаа юм асуудал учраас энэ бол тусгай журмаар шийдвэрлэгдэх хэрэгэн төрөлд хамаардаггүй. За дараагийн дугаарт нь ажилгүй байсан хугацаанд цалин үйлсэд цалин үйлс гаргуулах гэсэн юм байна. За энэ юу гэхээр өмнө нь бас нөгөө шүүхийн шийдвэрээр ажил эргүүлэн тогтоолох тухай асуудал шийдэгдсэн. За нөгөө ажил болгоч байгууллага хүнийг буцааж ажилд авдаггүй. За энэ дээрээс юу болж байгаа вэ? Тэрнийх нь шүүхийн ажилдаа эргүүлэн тогтоосон шийдвэрийнхээ үр дагавар болгоод цалин үйлс гаргуулах тухай маргаанууд шийдвэрлэгдэж явдаг. За энэ дээр бол нэгэнт өмнө шийдсэн учраас дахиад бас нотлохооны асуудал арай харьцангуй бага байдаг гэсэн үг. За дараагийн дугаарт барьцаа хөрөнгөөр үүргийн хүслэл хангуулсан барьцааны зүйлээс шаардлага хангуулна гэдэг маргаан байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр юу анхаарах вэ гэхээр өмнө нөгөө барьцааны зүйлээр хангуулах үүргийн биелэлтэй холбоотой маргаан шийдвэрлэх одоо зээл байдаг юм уу те бодлого авах гэрээний ажлын үйлс гаргуулах асуудал шийдэгдсэний дараа тэнд бол барьцааны асуудал шийдвэрлэгдээгүй тохиолдолд барьцаагаар үүргийн хүслэл хангуулах тухай асуудал шийдвэрлэдэг. Гэхдээ үндсэн үүрэг буюу нөгөө барьцаагаар хангаж байгаа үүргийн маргаан 13 сая 200 мянган төгрөгөөс доош үнийн дүнтэй байх шаардлагатай. Харин барьцааны зүйл нь бол хэдэн дөрөвч байж болох юм байна шүү дээ тийм ээ. За иймэрхүү төрлийн маргаануудыг шийдвэрлэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. За ер нь бол энэ төрлийн нэхэмлэг гаргахад заавал энэ журмаар явах юм байна гэдгийг бол анхаарах шаардлагатай өөрөөр хэлбэл сонгох хэрэгтэй биш гэдгийг бол анхаарах ёстой. Мөн энэ төрлийн хэрэгүүд бол дээд шүүхээр ордгоо гэсэн гэдгийг бол ойлгож авах шаардлагатай. За нөгөө талаар бол нэхэмлийн шаардлага нэмэгдүүлэх тухайн асуудал бас хязгаартай. Нэг удаа нэмэгдүүлнэ. 13 сая 200 төгрөгөө дотор нэг удаа нэмэгдүүлнэ гэж байгаа. За энийг бол иргэдэд бол тухайн харьяа дүргийн шүүхтэр очихоор одоо шүүхийн ажилтан эрх зүйн хөтөч одоо хүмүүс бол тайлбарлаж өгсөд л доо. За энийг бол анхаарах ёстой. Ягаад гэвэл нөгөө банкны зээл гэх чинь одоо шаардлага хэрэг нөгөө ердийн журмаар явж байгаа үед бол хэрэг ямар нэгэн шалтгаанаар хугацаас өнжирсэн тохиолдолд энэ хугацааныхаа нэмэгдүүлсэн хүү өнтрээ нэхэд нэмэгдүүлдэг байхгүй юу? Хэсэгдэг. За энэ хязгаарлалт бол тусгай журам дээр бол ингэж одоо нэмэгдүүлэхгүй юм байна шүү. Нэг удаа юм байна шүү. Эмчилгээний зардлагч гэсэн хүмүүс чинь баримтаа бүрдүүлээд нэмэгдүүлдэг. Тэгэхээр энэ бол нэг удаа гэдгийг л ойлгох ёстой. За энэ тусгайлсан журам хэрэгжиж эхэлснээс хойш шүүхийн одоо үйлчилгээ авч байгаа энэ тохиолдолд шүүхэд ер нь ямар ахиц дэвшил гарч байгаа вэ? Шүүхээр шийдвэрлүүлэхэд. За энэ одоо дүүргийн шүүхэд юу хэрэгжээд эхэлж байгаа гэж би хэлсэн тийм ээ. Гол нь бол энэ хугацааны хувьд бол их ажил хөдөлтэй юм байна. Одоо цаг хугацаа гэдэг чинь одоо юунаас бас үнцэнтэй байна тийм үү. Дээр нь бол зардал багтай. За энэ яагаад зардал багтай гэхээр одоо хүмүүс өмгөөлөгчийн зардал бол төлдөг шүү дээ шүүхээр одоо энэ маргаан шийдвэрлэхээр тийм ээ. Тэгэхээр өмгөөлөх хууль зүйн тусалцаа авах энэ зардлыг одоо бага байлгахын тулд огт авахгүй гээгүй шүү дээ. Шүүхтэр улсын дээд шүүх вебсайтн дээр хэмжээний загваруудыг бол ингээд батлаад гаргацсан байршуулсан байж байгаа. Энэ нь бол нэг шүүхүүд төр бас байршсан байж байгаа. Тэр загварын дагуу бол асуултуудаа бүглөөд өгөхөөр нэхэмжлэл гарах үндэслэл одоо шаардлага гэдэг юм уу чинь тэн дээр тусгадаад асуултанд хариулагдаад явна. Заавал хууль зүйн тусалцаа авахгүйгээр байлгах зорилгоор энэ энгийн дүрм үйлчлэнэ гэсэн шүү дээ тийм ээ. Цахимжилт байна тийм ээ. Цахимжилтын аян гэдэг одоо шүүхийн ерөнхий зөвлөл хэрэгжүүлээд явж байгаа. Захимаар одоо нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авах, захимаар одоо хариу бичих, хариу тайлбараа өгөх, захимаар нотлохоор одоо бүрдүүлэх ийм одоо платформ одоо бий болно цаашдаа. За ингэснээр бол онлайнаар хурлаа хийх, шийдвэрээ гардуулах гэх хэмжлэн одоо иргэдэд илүү хүртээмжтэй болно гэсэн үг. Захимжилтаар энэ ерөөсөө тусгайлсан журмын одоо бас нэг онцлог бол захимжилтын үндсэн дээр явагдах, захимжилт дээр тулгуурлаж явагдах
ийм ажиллагаа байна. Шүүхэд цахимжлалтын одоо асуудал нэлээд өргөн тавигдаж одоо цаг үеийн дагаад цахимаар тодорхой юм тусгайлсан журмаар хэрэгээ шийдвэрлэх хэрэгэд илүү их одоо мөнгө цаг зардлаа хэмнэх ийм асуудал бий болж байна гэж ойлгож болох нь тийм ээ. За цаашдаа дүүргийн эрүү иргэний одоо хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх байгуулагдана гэж байгаа тийм. За энэ байгуулагдсанаар тусгайлсан журмаар одоо хэрэгээ шийдвэрлэх дагнсан хэлбэрээр одоо энэ шүүхийг бий болгоно гэж байгаа. Энэ талаар тодруулга хийвэл. Тийм хэлбэр ажиллагааны шүүх гэдэг. Ерөөсөө альва хэрэг тохирсон процесс байх хэрэгтэй байна гэдэг. Ийм асуудлууд сүүлийн үед хэрэгжиж байгаа. Нэг хуулиар биш тийм. Тэгээд нөгөө процесс төрүүлж тусмаа энэ чинь өөрөө шүүхийн тогтолцоондоо бас нөлөөлдөг байх нь. Өөр шүүхд байгууллагад гэхээр заавал нөгөө дүүргийн шүүх гэдэг тий аймгийн шүүх, сум намын шүүх гэхээс илүү бас дагнсан шүүхийн шүүх байх нь тий. За ийм шүүхүүд бол байгуулагдах бол асуудлууд бол тавигдж байгаа. За ингээд шүүх байгуулагдах хуулиар бол хэлбэр ажиллагааны шүүх, тойргийн шүүх гэж эрүү иргэний шүүх байгуулагдсан. За энэ бол 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс ингээд байгуулагдаад явна. Хүчин төгөлдөр болох нь шүү дээ. Тэр болтол бол шүүхүүд бол өөр өөрсдөө 10 дугаар сарын 1-ээс эргэж ирэх гэсэн учраас хэмжлээд бол дүүргийн шүүхүүд аваад явна. 2025 оны 1-р сарын 1-ээс хойно тэр тойргийн шүүхтэй нэвтрүүлгээ гаргаад явнаа. За харин энд анхаарах зүйл бол энэ төвийн 6 дүүрэг дээр дүүргийг хамарсан нэг тойргийн шүүх байгаа. Харин энд бол Багнуур налах дүүргийн шүүх бол ороогүй. Тийм учраас шүүхүүд өөрсдөө тус тэндээ бол нэвтрүүлгээ аваад явна. За орон нутгийн шүүхүүд бол бас ангачны шүүхүүд нь тусдаа тэндээ өөрсдөө тусгаалсан журмаар гаргах юм 7 төрлийн хэмжлэлээ хүлээж аваад шийдвэрлээд явна. Тэндээ одоо дотроо зохион байгуулалтын хувьд одоо бас танкин метр байгуулах энэ асуудал нь бол дараа нь бол яригдах юм байна. Ер нь цаашид одоо иргэний хэргийн одоо шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн орчныг одоо сайжруулах шаардлага бий юу? За иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль өөрчлөгдөөгүй одоо бас 20 гаруй жил явсан. Тодорхой асуудлууд бол өндөрлөлтийн асуудал байгаа гэдэг. Энэ талаар бол хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай зүйлүүд бол байна. За урьдчилсан хуралдаан гэж ийм зохицуулалт бол аль ч одоо процессын хувьд бол байдаг. За эрүүгийн болон захиргааны процессын хувьд бол энэ ажиллагаа бол нэвтрээд хэрэгжээд хэвшигдсэн байж байгаа. За иргэний процесс, иргэний хэрэг шүүхт хянжлах ажиллагаа нь энэ процесс бол байхгүй. Энэ бол бий болох шаардлагатай. Шүүх хуралдаан, иргэний шүүх хуралдаан олон удаа хойшлдог бас нэг учир шалтгаан нь бол энэ урьдчилсан хуралдааны зохицуулалт бол байхгүйтэй холбоотой гэж бас судлаачид бол ярьж байгаа сүүлийн үед. Тэнд бол урьдчилсан хуралдаанаар юу шийдэх вэ гэхээр дараагийн хэргийг одоо эзлэн шийдэх хуралдаанаас өмнө одоо ямар нотлох баримтуудыг одоо бүрдүүлэх шаардлагатай юм бэ? Яг маргаж байгаа зүйл нь юу юм бэ гэдгийг бол тодорхойлох тогтоохтой холбоотой ийм шүүх хуралдааны ажиллагаа гэж ойлгож байна. За нөгөө талаар бол бас нэхэмжлэлийг иргэний шүүхэд хүлээж авах бас татгалздаг ийм асуудал бас нэлээд маргаан дагуулдаг. Иргэний хэрэг шүүхэд энэ шийдвэрлэх тухай хуулинд бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах 10 гаруй үндслийг ингээд заасан. Тэгээ энэ одоо үзэхээр бол шүүх энэ одоо олон байна гэдэг чинь татгалзах боломж бол шүүхэд байгаад нь шүү дээ. Тэгээ нэг шүүхэд мэдүүлэх иргэдийн эрхийг бол зөрчиж байгаа гэж бас үзэж байгаа. Яг гол тодорхой онцлол зайлшгүй тийм одоо татгалзах үндэслэлээр татгалзахаас биш одоо ял шалгүй юмар бол хүний нэхэмжлийг бол хүлээн авахаас татгалзахгүй байх гэсэн ийм зарчмыг бол оруулах шаардлагатай. Сая эрх зүйн орчин яалтчгүй л одоо иргэдийн амьдралаас урган гардаг шүү дээ тийм учраас энэ бол сайжруулах хэрэгцээ шаардлага бол байна гэж үзэж байна. За тусгайлсан журмаар одоо хэрэгээ шийдвэрлүүлэхдээ шийдвэрлүүлж штэ. Энэ нь давзаалт болон хяналтын шатны шүүхээр одоо гомдол гаргах эрх нээлттэй юу? Эрх гаргаж одоо гомдол гаргах боломжтой юу? За хуулинд бол угаасаа тодорхой заасан бол давзаалагчны шүүхээр шийдвэрлэгдэнэ. Энэ шийдвэр эцсийн байна гэнгээ заасан байна. Тэгэхээр энэ агуулгаараа бол улсын дэжигхэн хяналтын шатны шүүхэлд орохгүй нэ. Тусгайлсан журмаар хэрэгээ хэмжлэн гаргасан тохиолдолд тийм. За энийг бол иргэдэд бас ойлгох хэрэгтэй. Шат дамжлагыг аль болох багасгах нөгөө энэ зарчимч гол зорилго бол нэг л одоо шүүхээр дамжигдаад энэ хэрэг дуусна гэсэн үг юм байна шүү дээ. Шуурхай байх, энгийн байх,
цаг хугацаа хэмнэх, зардлагтай байх гэдэг энэ зарчим зарчмынхаа хүрээнд ийм байдлаар бол тавигдж байгаа. Хойлоор. Иргэн тусгаалсан журмаар одоо хэрэгэн шийдвэрлэхээр нэхэмжлэл гаргасан тохиолдолд ердийн ажиллагаа руу одоо шилжих боломжтой юу? Эсвэл одоо юу гэдэг ердийн ажиллагаагаар хэрэгээ шийдвэрлүүлэхээр иргэн нэхэмжил гаргачаад түүнийгээ тусгаалсан журам руу шилжүүлэх юм боломж байгаа юу? За энэ бол бас их чухал асуудал. Яг тэгвэл энэ чинь бас бүх одоо тусгаалсан журмаар шийдвэрлэх хэрэгийг шийдвэрлэхдээ дуусна гэж бол байхгүй тийм ээ. Бас амьдралд бас янз бүрийн асуудал гарна. Гэхдээ аль болох бол тусгаалсан журмаар бол шийдвэрлээд дуусгахыг бол энэ хуулийн зорилго нь энэ ажиллагааны зорилго нь юм. Хоёр үндслийг бол хууль заасан байна. Энэ нь бол түрүүний ярьсан 7 төрлийн нэхэмжилт хамаарахгүй асуудлаар ирэх үүсгээд ажиллагаа явуулж байгаа гэдэг нь тогтоогдвол нэг болно. Нөгөөх нь эрх зүйн шинэ ойлголт зарчмын хувьд бол ажил хөдөлтэй гэдэг асуудал бол тогтоогдвол ердийн ажиллагаа руу шилжиж байна. За энэ эрх зүйн шинэ ойлголт за хууль эрхлэлийг тогтооход зарчмын хувьд ажил хөдөлтэй гэж одоо юу хэлээд нэг тэр одоо нөгөө банкны нөгөө шимтгэл гэдэг шүү дээ. Одоо иргэд бол банкнаас зээл авахар шимтгэл төлдөг энэ маргааны шүүх шийдвэрлэн шүү дээ. За энийг бол нэг өөр журам тогтоох шаардлагатай гэдэг юм те. За илүү цагийн хөлс гэдэг одоо уул уурхайн компаниуд төр гарч байна. За энэ асуудлаар бол одоо зарчмын хувьд хууль эрхлэлийг нийгмээр тогтоох шаардлагатай гэсэн ийм асуудал үүсдэг байна. За энэ төрлийн шаардлага үндслэлээр бол ердийн ажиллагаа руу шилжих нь зохино. Хэрвээ хэдийгээр үнийн дүн бага үнийн дүнтэй байлаа ч гэсэн өөр үндслэл нь өөр байгаа тохиолдолд бол ердийн ажиллагаа руу шилжүүлнэ гэсэн ийм хоёр л хязгаарлалт байна. Тэгэхдээ бол бас өөр бас асуудал гарч болохыг үгүйсэхгүй. Одоо хууль маань хэрэгжээд одоо ердөө 2 сар гаруй болж байна шүү дээ. Тийм. За тэгэхээр энэ тусгаалсан журмаар шийдвэрлэх нь ердийн журмаар шийдвэрлэх ажиллагаа гэдэг энэ хоёр ажиллагааны хооронд хугацааны хувьд те хугацаа ижил байгаа юу, өөр байгаа юу? Өөр байгаа. Яагаад бол нөгөө иргэдийн цаг хугацааг хэмнэх гэдэг энэ зарчим ба шүү дээ. Энэ үднээс бол цаад хугацааг 45 хоног гэж заагаад өгсөн. За энэ дотроо нөгөө богинохсон хугацаанууд байна тийм ээ. Хариу тайлбарыг гаргаж өгөх нь бол хугацаа богинохон байгаа. Сөрөг нэхэмэл гаргахад бол 5 хоног. Шаардлагаа одоо нэмэгдүүлэх тохиолдол бол 5 хоног. За сөрөг нэхэмэл гаргах бол 7 хоногт багтаа. Сөрөг нэхэмлээ гаргах гэсэн хариу тайлбар бол 5 хоногт гаргах гэсэн ийм бол богино хугацаанууд байж байгаа. За мөн ямар бас хязгаарлалт бас байна вэ гэхээр одоо нэг хүн нэг зээлийн гэрээний мөнгөний төлбөр гаргуулах шаардлага гаргаж байгаа бол энэ оператор чинь бас надад нэг юм хийж өгнө гэж хийж өгөөгүй шүү дээ. Ажил гүйцэтгэх гэрээний маргааны одоо ажлын нөгөө хөлс төлбөрчдөг юм ийм асуудал бол нэхэмжлээд эрх зүйн харилцаагаа бас өөрчилж болохгүй. Тий. Нэг эрх зүйн харилцаагаас үүссэн маргааныг л энэ журмаар шийдвэрлэнэ гэсэн ийм бас онцлог байна. Тэгэхээр ер нь бол цаг хугацаа хэмнэсэн шийдвэрлэх хугацааны хувьд ч гэсэн богино байна гэдгийг зааж өгсөн байна шүү дээ. Бид хоёр ерөнхийдөө ярилцах хугацаа энэ хүрээд өндөрлөж байна. Танд одоо нэмж энэ дээр орхигдсон байж болох иргэдэд анхааруулах тий сануулгах зүйл байвал нэмж хэлнэ. За иргэдэд анхааруулах сануулгах зүйлийг бол ерөнхийдөө та бүхэн бол ярьчлаа. За одоо бол улсын дээд шүүхийн вебсайтн дээр нэхэмэл гаргах загваруудыг бол байршуулсан байж байгаа. Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг өөрөө ямар онцлогтой юм бэ гэдгийг л сторк бас тэнд байгаа. Дээрийг бол та бүхэн уншиж үзэж судлаарай. Одоо нэг судалгаатай хандж яаж өөрөө иргэн өөрөө бас хариуцлагатай мэдээлэлтэй байж одоо тухайн ажиллагааг хэрэгжүүлэх нь бас хаана бас ажил хөдөлтэй байгаа. Одоо дүүргийн шүүхүүд дээр бол энэ төрлийн ажиллагаа бас хугацааны хувьд бас их боломж юм байна. Ялангуяа бол нөгөө хугацаа сунжих тусмаа юм одоо их зардал ихтэй болдог. Тийм учраас энэ хугацаанд захирагдаж хэрэг шийдвэрлэж байгаа иргэдэд ч гэсэн шүүхэд ч гэсэн тийм ажил хөдөлтэй байна гэсэн юм эерийг бас хандлага бол харагдж байгаа. Цаашдаа бол энэ нэхэмэл гаргаж байгаа маягтын загвар хариуцлагын хариу тайлбар гаргаж байгаа загвар энтрийг бол хөгжүүлээд өөрчлөөд ингээд явах боломжтой. Гол зорилго нь бол нөгөө цаашдаа нөгөө захин болно гэдэг агуулгаараа нэг асуултууд нь бас арай дэлгэрэнгүй байж магадгүй. Захин платформ нэвтэрчээр за энэ асуултууд нь бүглээ явахаар бүр тодорхой болно. Одоо нөгөө захин нэвтрийг учраас нөгөө цаасар бүглэж байгаа учраас жоохон төвөгтэй энэ байж магадгүй.
тэрэнд бол нэг одоо төгшгöd байх нэг шаардлага болов гэж бодож байна. За Монголын шүүгчдийн холбооноос эрхлэн бэлтгэдэг ярьж буй хууль нэвтрүүлгийн ээлж дугаарт та бүхэд хүрлээ. Өнөөдрийн зочин шүүгчээр улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгч Бацүрэг оролцлоо.